За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр Чернобыль киноныхон 4-р ангийг төвчлэн хүргэх гэж байна. Та бүхэн биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. За ингээд кинонд орцгоё. Манай хэд бүсээсээ гарч чадахгүй байсан тул нэг газар хонголохоор болжээ. Өглөөч болж Гёша хамгийн түрүүнд босоод машин нь алга байгааг харан орилж бусдыгаас ирэн. Аня машиныг хаа нэг тийш нь аваад явсан бололтой. Тэд алхаад Аняг хайж байтал Ёшагийн цүнхэн дотор гар утсан дуурна. Ёша минийх бишгээд үзтэл тэр нь Рахамын таблет байдаг. Таблетыг үзвэл дөнгөж сая Анягийн зураг ирсэн байна. Манай хэд бүр гайхаад учрыг нь олохгүй байх зур зам дээр нэг машин ир зогсов. Машинтай хүмүүсээс бүс рүү явж байна уу? Биднийг аваад яваач гэтэл асуудалгүй гэд хамтдаа явцгаав. Тэд Харьковоос ирсэн хүмүүс бөгөөд бүс рүү зундаа 2-3 удаа ирдэг гэснээ машиндаа зэвсэг атчихсан явж байхыг нь хараад асуудал анх хийдэг гэж өөрсдөө танилцуулав. Тэд бүсэд ирэн зогсоод манай хэдийг машинаасаа буу гэв. Манай хэдийг аль болох хурдан холгүйгээрээ би та нарыг агнана гэд буудаад эхэлдэг. Манай хэд ч хар хурдаараа зүгтана. Анчид машинтайгаа хөөсөр манай дөрөв нэг байшинд орж нуугдав. Паша Леша хоёр анчдыг төрүүлэхийн тулд хамтдаа зүгтадаг. Харин Настя Гэша хоёр хамт нүгдэж үлддэг. Леша зүгтааж байтал яг урдаас нөгөө подкастрын яриад байсан нохоо архираад гараад иртэл Леша зочин хошоо онов. Яг тэр үед нэг анч нь манай Лешаг буудчихдаг юм да. Леша буудулсан ч арай гэж нүгдв. Тэд хөөсөлцөөрл анчид машинаа орхих зур Настя Гэша хоёр машин руу ночиж буутай болж чаддаг. Энэ үеэр нэг анч нь манай Пашатай таартал Паша урдаас нь буудсан боловч даанч онсонгүй. Тэгээд Паша зүгтаахад өөр нэг анч нь гарч ирээд нэгнийгээ Пашаг байна гэж бодоод санаандгүй буудаад алчдаг. Паша гүйсээр тэдний машин дээр очино. Манай гурав Лешаг хамгаалан бүгдээрээ анчдын машин дээр цуглардаг. Анчид манай хэд рүү галлаж байх үед ардаас нь нөгөө хар машинтай хүн гарч ирээд манай хэдийг хамгаалж анчдыг алчгаад яваад өгдөг. Тэгтэл манай хэд хэн байсан бэ? Яагаад ингэж байна? Хин юм болоо гэд өнгөрдөг. Манай дөрөв анчдын машиныг унаад цааш Аняг хахаар яв. Рахамын таблетыг үзвэл зөвлөл засгийн үеийн Орсын зураг байх бөгөөд тэр зурган дээр нь яагаад Аня байгааг манай дөрөв ойлгохгүй л байлаа. Тэд хайж явсаар Гёшагийн машиныг олтол дотор нь Аня байсангүй. Манай дөрөв нэг өндөр барилгын дээвэр дээрээс Аняг харахаар гардаг. Тэд барилгын дээвэр рүү гарах замдаа Анягийн гэр байдгийг санаад ороод тайтал мөн л байсангүй. Тэд гарч ирээ зогсож байтал өндөр барилгын дээвэр дээр Аня надад туслаач гэд манай хэдийг дуудав. Паша Леша хоёр дээж гарахаар болно. Харин Настя Гэша хоёр анчдын машинаас өөрсдийн машин руу бензин ивлэхээр үлдэв. За манайхан дараагийн үйл явдал руу орохоос өмнө та бүхэнд багахан тайлбарыг хүргэе. Үүнээс цааш үзэгдэл гэж гарах ба битүү орчинд байгаа хүмүүсийн дүрийг хувилж яг тэр хүнтэй адилхан хувилж чадах үзэгдлүүд гарч ирнэ. Үзэгдэл нь ямар ч хүч чадал байхгүй ч гэсэн нэгнийг хооронд нь муудалцуулах, хагаралдуулах зорилготой юм байна лээ. За ингээд үргэлжлүүлээд кинонд орцгоё. Паша Леша хоёр дээш гарах гээд явж байхад гинэт Гёша гараад ирэн Настя подол руу орчихлоо гэд хамт дагуулan подол руу бууцав. Подолд иртэл Паша подолын баганд цуурсан байхыг хараад энэ барилга удахгүй нуурж магадгүй нэ гэж хэлв. Тэр үед Настя Анягийн дууг сонссон. Тэр туслаарай гэд орилоод байсан гэж хэлв. Тэр зүгээс гараад байсан гэд Лешаг дагуулan яв. Настя гинт өйлөн чамааг ойгоор хил гарах гээд явсан хойгоор Паша намайг оролдоод байсан. Тэр надтай унтах гэсэн би чамд юу гэж хэлэх юм мэдээгүй гэж хэлэн уйлв. Яг энэ үед жинхэнэ Настя Гэша хоёр маань гадаа бензинээ юулж байтал Аня тэднийг байрны дээвэр дээрээс дуудав. Настя Гэша хоёр яран байшингийн дээвэр дээр гартал Аня мод барин тэднийг битээ орт Паша Леша хоёрыг ирэхээр би бүгдийг нь тайлбарлана гэд жинхэнэ Настя Гэша хоёрыг үзэгдлүүд гээд байв. Гэтэл манай хоёр юу яриад байгаа юм бэ? Юу үзэгдэл гэхэд Аня тэдэнд хаалттай орчин зан ааш гадаа төрх үг хэл бүгдийг нь дураадаг үзэгдлүүд байдаг. Тэд надад өөрсдөө хэлсэн гэж хэлв. Тэд биднийг алахыг хүсэж байгаа. Үзэгдлүүд сүйтгэхийн төлөө л бүтээгдсэн гэв. Манай хоёр ч юу яриад байгаа юм бэ гэд хүчээр доошоо буулгах гэтэл цаашаа байгаараа би өсөрчгөн шүүгээд байшингийн ирмэг рүү дөхөөд байв. Харин энэ үеэр байшингийн подолд Паша Леша хоёр үзэгдлүүдтэй хамт байгаа гэдгийг мэдэхгүй л байлаа. Леша Пашад уурлан чи миний сайн найз байж миний найз охиныг оролдоо юу гэж Пашаг цохив. Энэ хоёр муудалцаж тэр үйл явдал үнэн болохыг Гёшагаас асуудал тэрч бас үнэн би хэлэхээс айж байсан гэх мэт зүйл яриад байв. Лешач бүр уурлан Пашаг буудах гэтэл Паша энэ хоёр нэг л биш вэ. Би чамд андгаалъя. Ямар ч тийм зүйл болоогүй гэтэл Настя Гёша хоёр түүнийг бууд гэж Лешаг сомлсаар байв.
Харин энэ үед нэг л биш байгааг анзаарсан Лёша тийм ээ тэд биш вэ гэд Паша Лёша хоёр подолоос зогтцгаав. Гадаа гараад иртэл манайх хоёрч байхгүй. Бас байшингийн дээвэр дээр Аня ойрлоод байгааг сонсон дээш гарцгаав. Дээш гартал Аня тэднийг өөртөө ойртуулахгүй мод барин түлхээд байв. Тэд үзэгдлүүдийн талаар ярихад Настя юу яриад байгаа юм бэ гэхэд Паша тийм ээ Анягийн ярьж байгаа үнэн. Бид хоёр сая подолд таарсан гэв. Энэ үед байшин доошоо суулт өгч байв. Тэд яаран Аняг хурдан доошоо бууцгаая гэтэл Лёша газар байгаа модыг Анягийн гарт байгаатай яг адил байгааг харан түн рүү буудчихв. Аня үзэгдэл байж шүү дээ. Байшин нурж эхлэхэд тэд ядаж газар дээрээ үхийгээд доош гүйцгээв. Манайхэд машиндаа сун хөдлөхөд байшин ч нурав. Тэд цааш явах замдаа алсыг харагчин дээр гэрэл асаалттай байхыг харцгаан очиж шалгахаар яван 4-р анги маань төгсөв. За манайхаа 5-р анги эхлэхийн өмнө нэг сайхан лайк болон сабскрайб дараад дараагийн анги руугаа орцгоё. Тэд алсыг харагч дээр ирэхэд Аня тэр дээр нь сууж байв. Тэд үзэгдэл мөн биш гэж эргэлзсэн ч хаалттай орчинд үзэгдэл бий болдог гэдгийг санан Паша түүнийг дээш аврахаар авирав. Паша Аняг авран олсоор бэхлэн доош бууцгаав. Тэд Анягаас яагаад ганцаараа явсан бэ? Юу болсон талаар асуухад Аня өөрийн түүхээ ярив. Баг байхаас ахуулаад л байнга л нэг зүзээ зүудэлдэг. Аав ээж бас миний ихч энэ зүуд нэг л төгсгөлтэй. Гэвч тэр шин зүудний үргэлжлэл нь өөр байсан. Манай ихч подол руу бууж өдрийн тэмдэглэл хөтөлж байсан. Тийм болохоор би ихчийг яагаад Чернобылийн осол болсноос өмнө алга болсныг нь мэдхийг хүссэн. Тэр дэвтэр дээр л өөртөө болсон зүйлсийг бичсэн гэж бодоод өглөө та нарыг унтаж байхад машиныг унаад ихчийн өмнө амьдарч байсан байранд ирсэн. Харанхуй байсан болохоор гэрэлтүүлэх зүйл хайдал Рахамын цүнхнээс гарч идэ шиг төхөөрөмж олсон. Тэр төхөөрөмжөөр гэрэлтүүлээд байрныхан подол руу доош буудал ихчийн маань тэмдэглэлийн дэвтэр байж байсан. Лена ихч өөр тохиолдсон бүх зүйлээ бичсэн байсан. Аав өөр хүнд ч байхгүй пош хөхөлдөө авч өгсөн, муур алсан, барилга дээр нууж байгаа, гэрт авч очоогүй, ээж хоригдсан гэх мэт яагаад алга болсныг ойлгох ямар ч бичвэр байгаагүй. Хамгийн сүүлийн хуудас нь юу ч харагдахгүй байсан. Тийм болохоор би учрыг нь олохгүй юм байна гэд буцах гэж байтал нэг чимээ сонссон. Дараа нь тэр чимээ алга болоход чимээтэй хамт чийдэн ч унтрав. Дахиад асаахаар шийдэл эргэн тойрны бүх зүйл өөрчлөгдсөн. Өөрийгөө өнгөрсөн үед очисон гэж Аня ярив. Тэгээд Аня 1986 онд ирснээ ойлгон ихчигээ аврахаар шийдэв. Хоёр эмээгээс аавынхаа нэрийг хэлэн энд амьдардгийг нь асуудал. Тийм ээ, энд амьдардаг гэв. Мөн ээжийнхэн хаана ажиллагийг нь ч мэдээд очихоор явв. Явж байх замд нь түүний хувцсыг хүмүүс их л гайхан харцгааж байв. Тэр ээжээсээ хараагаад салгаж чадахгүй зогсох үед сэргийлэгч ирэн түүнийг гудамжинд юу өмсөн зогсож байгаа юм бэ гэхэд би юу ч өмсөн яадаг юм бэ гэд сэргийлэгчтэй муудалцав. Гэтэл сэргийлэгч түүнийг хорчгов. Тэр сэргийлэгчид бүх учраа тайлбарлал түүнийг ойлгоогүй тул оргий гэж бодон 0 орё гэж худлаа хэлэн 0-ын цонхоор зүгтав. Тэгээд буцсан ээжийнхэн ажлын гадаа иртэл хүүхдүүд голын ирэг дээр хэрэг болсон гэж шугалдаад яваад өгөв. Аняч нэг дугуй хулгайлан голын ирэг рүү явв. Очоод хүүхдүүдээс ихчигээ асуудал хүүхдүүд хаана байгааг нь мэдэхгүй байв. Аня гинэт ихчийнхэн тэмдэглэлийн дэвтрийг санан очоод уншитал ихч нь өдөр болгон муураа очиж хооллолдог талаар бичсэн байв. Тэгээд тэр муураа хооллолдог нууц газар руу нь очил ихч нь туслаарай гэд орилж байдаг. Аня дээш гартал ихч нь муураа тэрвэрчгсэн нохооноос айгаад сууж байв. Манай Аняч ихчигээ аврахаар нохооны анхаарлыг татан зүгтаад өөрөө уяанаас зүгдэж үлдээд нохоог байшингаас унгачдаг. Энэ үед манайхэд Анягийн ярианаас нөгөө подкастерын яриад байсан нохоо юм байна гэд мэддэг. Аня үргэлжлүүлэн ярьж эхлэв. Игч нь түүний хөлийг 5 салаа 50 эмчилж өгөв. Тэр игчтэйгээ гадуур зугаалж парк орж алсыг харагчд суугаад юм ярьж байтал Аня гинэт алга болчихдог. Ингэж л тэр харанхуй шин алсыг харагчдны өрөө дээр сууж байсан юм байна штэ. Гэтэл Гёша Анягийн аав ээжийн хурмын зургийг хардаа гэд ятгав. Манай хэд ч юу яриад байгааг нь ойлгоод хартал зурган дээр нь ихчийнхэн зураг нэмэгчгсэн байв. Аня ихчигээ аварч чадсан бололтой. Манай хэд Рахимын цүнхнээс олсон төхөөрөмж цаг хугацааны машин байсныг ойлгоно. Тэд машиндаа сум бүсээс гарахаар явтал ой дотроос хүний орилох чимээ сонсогдов. Тэд подкастер байна хэмээн бодож аврахаар очихор болов. Очтол нэг хүн модтой хамт урагчсан байдаг. Манай хэд гайхаад хартал тэдэнтэй адилхан төхөөрөмж мөн модтой цуг гацчихсан байдаг. Гэтэл тэр хүн туслаач өвчин намдагч новчноос аваад өгөөч гэж говь. Лёшач энэ хүнийг ингэж зовоохгүйгээр алчхыг гэсэн ч алж чадахгүй байсан тул новчноос нь өвчин намдагч авчирхаар явцгаав. Тэд новчнд иртэл дотор нь төрөл бүрийн зүйл байх нь тэр.
эрдэмтдийн лаборатори л бололтой. Хиоши өлсөндөө нэг лаацтай мах идэл гидсэн өвдүүд өвхрээд унцгав. Үгүй бид нараар л тоглосон бахна. Настя Ааны хоёр өвчин амдаагч болон тариа тэр чаддаг хүн байна уу гэхэд Хиоши би чаднаа гэв. Тэд цугтаа явах гэсэн ч та хэд энд аюулгүй байж бай. Буцаад иртэл идэх хүнсээ цуглуулж байгаарай гэд Паша Лиашаа хоёр яв. Гиошаж компьютерыг сонирхон үзээстэй. Тэр хоёр ойгоор явж байхдаа Лиашагийн ах нь чихрийн шижин өвчнөр өвдөж байсан тул тариа тарьж сурсан талаараа ярьж өгөв. Гиошаа компьютер дээрээс чухал гэсэн нэртэй нэг бичлэг олон үзтэл молтоо ургачихсан хүний бичлэг байх бөгөөд өөр хоёр хүн байх нь тэр. Нэг нь бичлэг хийж нөгөө нь тариа тарина. Тэр бичлэгтээ туршилтын эцсийн шатанд цаг хугацааны гажуудлыг туулахдаа эцсийн цэгт хүрч чадлагүй бидний цаг үед ургасан моттой тулсан. Генетикийн бүтц нь яасныг нь мэдэхгүй байна гэж ярьж байв. Мөн тэд бичлэгтээ модыг өнгөрсөнд очиж тайрах хэрэгтэй. Төхөөрөмжний 2 дахь хувилбарыг Рахим бид хоёр Москвагаас очиж авна. Харин чамайг Андрей асраад үлднэ гэж ярьцгаав. 3 дугаар анги дээр ингээд л манай Рахим Андрейд аваачих хэрэгтэй гэд яриад байсан юм байна штэ. Энэ үед манай хоёр модтой ургасан хүн дээр иртэл аль хэдийн өвчгсөн байв. Мөн өмнө олон удаагийн тарианы сорвтой байв. Эрдэмтдийн нэг болох Андрей түүнийг өвчин амдаадаг тариагаар амьд байлгаж байсан бололтой. Гэвч манай хоёр яагаад үгснийг нь гайхаж байтал хөл доороос нь дөнгөж задлсан тариа олов. Тэр хоёр яагаад өдийг хүртэл амьд байлгачаад алсан юм болоо гэд ярилцав. Зовоохгүй гэд юм болов уу? Аль эсвэл зүгтах гээдүү гэд машинаа санан машин руугаа гүйцгээв. Машин дээрээ иртэл машиных нь моторлон буужчихсан байв. Паша Лиашаа хоёр нуувч руу яаран очиж нуувчнд хэн ч ирээгүй юу? Нэг хүн модтой ургасан хүнийг алаад машины моторыг нь буужчихж гээд тайлбарлалтал Аня тэр хүн биднийг эндээс явуулах хүслэг нь тодорхой боллоо гэв. Манайхэд нуувчндаа аюулгүй унтаад өглөө нь явган алхаж бүсээс гарахаар болцгов. Тэд бүгд унтцгааж байтал Гиошаа шөнө босож компьютерийг нээн Андрей гэх эрдэмтний бичлэгийг үзв. Бичлэгт 26 жилийн өмнөх рүү очдог төхөөрөмж бүтээсэн. Мөн одоо үе болон өнгөрснийг холбох гүүр бий болсон талаар ярьж байтал хаалга тогшин Гиошаа цочсноор энэ хүрээд 5 дугаар анги маань төгсдөг. Та бүхэнд таалагдж байвал лайк дараад subscribe хийгээрэй. Хэрвээ таалагдж байвал дараагийн ангийг үзээгээд комент бичээрэй. Та бүгдэд баярлалаа.